Булган аймгийн Булган сумын нутгийн зөвлөл Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн төслийг танилцуулж байна. Булган сумын нутгийн зөвлөлөө санаачлан хэрэгжүүлж байгаа Деважинд хүрэх зам төсөл нь нутаг орноо хөгжүүлэх, түүх соёлоо хайрлан хамгаалах, сурталчлан таниулах, байгаль орчноо хамгаалан нөхөн сэргээх, амьдарч байгаа орчиндөө хог хаяхгүй байх, нийгмийн эмзэг бүлэгт туслах, гудамжаа тогтжуулах, мод тарих зэрэг буянтай үйлсийг хийсэн хэн боловч Деважинд хүрэх болно гэсэн утга агуулгыг илэрхийлэх бөгөөд үүнийг ашиг хонжоо харалгүйгээр чин сэтгэлээсээ хийх хүсэл эрмэлзэл бүхий булганчуудын нутгаа гэсэн үйл ажиллагаа юм аа. Деважинд хүрэх зам төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн төсөл юм. Нийт 3 га талбайд байрлах бөгөөд аймгийн газар зүүн хэлбэртээ хашаа барьж хашааг дагуулan 333 ширхэг монос 16 сумын газар зүүн хэлбрээр сумдын хилийг дагуулan шар хайлаас тарих бөгөөд энэ нь цэцэрлэгт хүрээлэн анхлам сайхан үнэртэй болгоно. Тухайн сумын нутгаар урсдаг голуудын байрлалын дагуу сув хийж хиймэл горих урсгахаас гадна томоохон нууруудыг усан толио хэлбрээр тогтжуулна. Булган аймгийн Булган сумын төвд байгуулагдах энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь газар зүүн байршлийнхаа хувьд Азийн болоод Монгол улсын зүрхэн хэсэгт байрлаж байгаа гэдэг утгаараа ихээхэн онцлог байршил төдийгүй хэмжээний хувьд хиймэл дагуулаас харагдахуйц байгаа юм. Цагаан сувраг Деважингийн сүм Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн 3 байгууламж нь аялал жуулчлалын алтан гурвалжин буюу пирамид хэлбэр үүсгэж байрлах бөгөөд цаашид Булган сумын аялал жуулчлалын гол бүс болох юм. Пирамид нь эрт үеэс бат сүртэй байж өөд өсөн дэвжих хөгжлийн бэлгэлийг агуулж ирсэн билээ. Энэхүү газарт 13 дугаар далаалан төвдөн жамц морилон саатаж номч мэргэн шадав дандар аграмбада шав орон амьдарч байсан энерги шингэсэн ариун газар юм. Цэцэрлэгт хүрээлэнд монос цэцэглэх цагаар цуглаж шагаа харвах, цагаан сараар мөрөө гаргах, нар мандахыг харах, хүслээ даатгах, цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд хичээл заах, хавар намар мод тарих, сумдын ой алдартнуудын өдөр зэрэг баяр наадам тэмдэглэлт өдрүүдэд тогтмол үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн төсөл нь архитектурын шийдэл талаас улсын хэмжээнд анхдагч төдийгүй хөгжүүлэх шийдэл утга агуулга нь өөрөө анхдагч гэсэн санааг агуулсан төсөл юм. Анхдагчдын үлгийн нутаг болсон Булган нутаг алдартнуудаараа бахархах тэдний амжилтын түүхийг залуу хооч үедээ өвлүүлэн үргэлжлүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэнд улсын хэмжээнд тодрон гарч алдар суугаа мандуулсан анхдагчид томоохон бизнес эрхлэгчдийг сум суманд нь хүндэт самбарт байршуулан танилцуулна. Энергийн цэцэрлэгт хүрээлэнгийн голомт хэсэгт буюу Булган сумын нутаг дэвсгэрт 408 зохист мандарва цэцэг мэт дэлгэрэн хөгжихийн бэлгэлийг агуулсан голдон Монгол гэр бүхийн музейг байгуулан энэхүү төсөлд оролцсон бүх иргэд байгуулгын оролцоог фото зургаар баяжуулан баримтжуулж үр татгална. Сум бүр өөрийн сумын онцлогийг харуулсан аялал жуулчлалын гол газрууд болоод тухайн суманд амьдардаг ховор амьтдын баримлыг хийж өөрийн сумын талбайд байршуулахаас гадна ховор сайхан үзэмжит ургамал тарьж тогтжуулна. Цэцэрлэгт хүрээлэнд рүү орох гол хаалга нь Монголын сүм хийдийн асар хаалганы хэлбэртэй байна. Түүнчлэн сумдын төвүүдийн байршил дээр арга билгийн бэлэгдэл хос загас хэлбэртэй дугуй талбай төлөвлөсөн бөгөөд амрах орчин сүйдрвч байна. Сум бүрт Бурхан багшийн сэрэг дүр бүхий зохионгуй бүтээж, Бурханы шашны талаар танилцуулах, тэсвэр хатуужул, ухамсарыг ойлгуулж амьдралд хэрэгжүүлэх зэрэг эерэг хандлагыг төлөвшүүлнэ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь хүүхэд залуучууд, жуулчдад газар зүй, нийгэм эдийн засгийн мэдээлэл олгох, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг албан бус боловсрал олгох түшиж газар болохоос гадна нутаг орныхоо түүх, газар нутгийн онцлогийг нэг дороос бодит байдлаар нь мэдрүүлэх болно. Мөн эдгээр үйл ажиллагаануудыг дагсан бэлэг дурсгал, уран зураг, үйлчлэгээний салбарууд хөгжих бүрэн боломжтой юм.
хүн багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн төсөл нь төрийн болоод төрийн бус байгууллагууд, иргэд аж ахуй нэгж байгууллагууд нэг зорилтын дор нэгдэж иргэдийнхээ оролцоон түшиглэн хэрхэн ажиллах боломж байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон загвар төсөл болно. Булган аймгийн Булган сумын нутгийн зөвлөл. Мингаар хэмжигдэх түүх юм уу батай. Миний бидний ариун дэваач. Маргаашийн ирээдүйн гэрэл туцаатраасан Монголын анхдагч Булган хангай. Ширэг тэнгэрийн дуудалтай Эдэст мэрэгдэн өдөс дэваачин Ашид мөнхийн ариун ачаашиг Алхамда зүүн бэрдэх удган хангай Эдийн алтай залуусын мураа Ихийг бүтээх авин үлдэстэй Ихийн сэтгэлээр үлгэсэн бодхоо Их нутагта амин холбоотой Их нутагта амин холбоотой Дараад очиход цэцгийн солонготой Амин холбоотой